Нүрэ Батанга Пиндодогийн тухай ярьж байгаа юм. Нөгөө дээр хасан гэлэн тас нэрээ айгүй юу гулхамтгай гэх юм уу түрхэхэд бол жоохон төвхтөөс нагцсан нүгэрэн дээр тавихлаа шууд гулгаад болжтой. Тэгээд алхан дээр ингэж жаад түрхмөр юм байлээ. Тэгээд жоохон скраптай маягийн ч гэх юм уу. Бейс нь л яг дажгүй юм билээ. За би бол ерөөсөө Пиндодо ч юм уу Табогийн мэрэгжилтэн бол биш. Гэхдээ ингээд өөрийнхөө сурч мэдсэн юмудаас хэлье. Эхлээд Пиндодо хаяг нээхийн тулд ер нь WeChat-тай байх хэрэгтэй байдаг. Тэгээ WeChat-тай болохын тулд одоо өөр нэг WeChat-тай найзаараа өөрийгөө одоо баталгаажуулаад гэх юм уу, нэмүүлээд гэх юм уу ер нь тэгж нээдэг. Тэгээ эхлээд WeChat дийгээд тэгээ тэрний дараагаар WeChat-аараа холбогдуулаад Пиндодо нээх бас боломжтой байгаа. За Пиндодогийн хамгийн гол одоо Табоос ялгарх зүйл нь юу гэхээр маш тийм хямд бүтээгдэхүүнүүд байдаг. Гэхдээ нөгөө нэг үн дагаж чанар гэж ер нь тиймэрхүү юмнуудыг бас сайн бодоорой гэж хэлбээр нь бас зарим нэг Таботор байдаг дэлгүүрүүд Пиндодо дөр байдаггүй, Пиндодо дөр байдаг дэлгүүрүүд Таботор байдаггүй. Хүмүүс Пиндодо болохоор юм wholesale буюу одоо нөгөө нэг хямдхан олноор нь зарцдаг ийм газар гэж бодоод байдаг. Гэтэл заримдаа Пиндодо дөр тэгэл үлдэгдэл нь 2 3 байдаг. Табоос нэг ялгаатай зүйл бол нэг байхгүй яг уу. Үнийн хувьд бол хямд бүтээгдэхүүнүүд их байдгаас гадна хятадын өөрсдийнх нь одоо нөгөө нэг ийм дэлгүүрүүд нь айгүй их тийм хаягуудтай байдаг. Тэгээ заримдаа бас Табоос авч чадахгүй ч юм уу Таботор арай үнэтэй байгаа юмнуудаа бас айгүй дэжгүй авчих боломжтой. Миний одоо ажилласнаар ч юм уу Пиндодо дээр ер нь тийм official дэлгүүрүүд буюу яг албасын дэлгүүрүүд айгүй цөөхөн байд юм санагддаг. Одоо жишээ нь манайхны хамгийн сайн мэдэх Nike-чүүд юм уу Adidas ч юм уу ер нь айгүй цөөхөн Таботор бол эдгээр чинь бүгд өөрсдөө гэсэн дэлгүүртэй байдаг шүү дээ. За тэгвэл Таботор нөгөө нэг ийм титэмтэй үнэлгээнүүд байсан санаж байна миний өмнөх бишгтэр байсан шиг. Тэгээд Пиндодо дээр болохоор тийм титэм ч юм уу тийм байхгүй дандаа нөгөө нэг юугаар одтой байдаг. Тэгээд нэг одтой 2 одтой ч юм уу ер нь хамгийн дээд од нь 5 одтой байдаг. Тэгээ Пиндодо дээр ер нь дэлгүүрүүд айгүй их тийм мөрчлсөн захиалга авдаг. Одоо жишээ нь цамцыг те одоо бол ингээд 30 хоног гэдэг юм айгүй хямдхандаа 15 мянгаар авч болно. Гэхдээ 15 хоног хүлээд. Тэгээд тэр 15 хоногт нь юу болж идэг вэ гэхээр чиний цамцыг яг оёо сууж идэг аа гэсэн үг. Тэгээ ийм айгүй хямдхан урьдчилсан захиалгад авдаг. Тэгээ зарим хүмүүс нөгөө нэг урьдчилсан захиалга ч юм уу 15 хоног 21 хоног хүлээн гэдэг мэдгүйгээр хөдөлж авчиад миний бараа ирэхгүй байна, миний бараа гарахгүй байна. Яаж үгээд айгүй их тэгж асуудаг байхгүй. Тэр бол нөгөө нэг урьдчилсан захиалгууд байдаг. Тэгээ ер нь Табоос илүү Пиндодо дээр айгүй их тийм урьдчилсан захиалга авдаг дэлгүүрүүд ер нь одоо айгүй харагдаад байдаг шүү дээ. Тийм болохоор бас та нөгөө нэг захиалга хийхдээ яг текстэн дээр нь юу гэж хэлсэн байна сайн хараарай. Тэгээ Пиндодо ч бас нөгөө нэг монгол хэлтэй болсон байлээ шүү дээ. Монгол руу ингээ монгол шуудангаар үнгүй явуулж маавалдаг болсон л дээ зарим дэлгүүрүүд нь. Тийм болохоор худалдаа авалт хийхээс өмнө тэр дэлгүүр чин одоо 15 хоног хүлээж агаад бараагч чин гаргана чинь үү эсвэл одоо нөгөө нэг синхүү буюу яг одоо бэлэн байгаа бараа юу гэдгийг бас айгүй сайн харах хэрэгтэй. Тэгэхээр аль ч худалдааны хапуудад хамгийн чухал зүйл бол хэрэглэгчдийн сэтгэл байдаг. Тэгээд хэрэглэгчдийн сэтгэлийг заавал орж харж байгаарай. Одоо хэдий дэлгүүр нь айгүй өндөр юутай байсан ч гэсэн заавал хэрэглэгчдийн сэтгэлийг нь харж байгаарай. Хүмүүс бас нөгөө бичсэн мэдэн шүү дээ. Одоо жишээ нь энэ гутлал арьсмаараас айгүй жижигхэн байлаа, хувцас бол ийм байлаа тайлаад. Ер нь хвшлэн зарим айгүй юм сайн дэлгүүрүүд бол хувцас гутлалныхаа ч юм уу ер нь тийм нөгөө нэг сайзуудыг нь яг бэлхүүсээрээ хитэн тойрог те хитэн сантиметр байна эсвэл нөгөө нэг ямар хөдөө урттай байна гэж сайзууд айгүй сайн бичсэн байдаг. Зарим нь бүр үнэхээр ловрон байдаг заяа. Одоо жишээ нь маш гоё зураг тавьчаад тэгээ маш хямдхан хүн амлаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт хэрэглэгчдийн сэтгэл хөдлөл байхгүй тийм юу ч байхгүй тийм дэлгүүрээс айгүй гоё тийм гоё юм захиалаа гэж бодохоор тэрнээсээ 9 7 дор юм ирдэг ер нь бол. Тэгээ заримдаа нөгөө нэг Таботор бараа хангууд байдгүй шүү дээ. Тийм болохоор Пиндодо дээр хайхаар ер нь байж идэг. Бас тийм байдаг болохоор Пиндодо ашиглахад айгүй бас айгүй дөрөж санагддаг нэг бодлоо. Пиндодо дээр нөгөө нэг сахилга гэсэн тавч байхгүй харин нөгөө зүрхэн дээр нь дарвал зүүн доод болон зүрх гэдэг байхгүй тэрэн дээр нь дарвал wish list буюу хүссэн жагсаалт руу орчдөг. Тэгээд ер нь баг сагсалж байгаатай ялгаа авахгүй те. Тэгээд ер нь юмаа цуглуулж байгаа дараа нэг дор хамтд нь авчиж болдог. Пиндодо дээр бас нөгөө нэг бараагаа авсныхаа дараа төлбөрөө төлж болдог тийм горин байдаг. Гэхдээ миний бодлоор бол би тэрүүгээс ашиглаж үзег байхгүй. Тэгээд бид нар ашиглах боломжгүй байх яагаад гэхээр бид нар ч одоо хятад таслаад биш Монголд байгаа хүмүүс шүү дээ. Тийм болохоор бодвол тэндээ одоо нөгөө манайхан шиг ийм Монголиа гэдэг шиг тийм хятадынхаа юмыг хийгээд дансаа холбоот ч үт юм уу те тэнд ийм бүртгэлтэй байдаг хүмүүс л тэгж идэг баг. Тэгэхгүй бол юу бодож угаасаа Монгол руу эхэлж бараа аваад байгаа төлмөл нэхүү. Тэгээ Пиндодо бол Таботой адилхан бас ингээд виза карт ч юм уу Union Pay ашиглаад авах бас боломжтой байгаа. Заавал нөгөө айлын виз нөлөөлөхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээ миний нэг ажигласан юм дээр Пиндодо дээр айгүйх тийм копи дэлгүүрүүд бас айгүйх байдаг заяа. Бүр ийм амар копи дэлгүүрүүд байдаг. Мэдээж бүр улаан цай одоо ингээд Кристи Диорын зүгхийг
яг юм логотой харуулахгүй ч гэсэн логог ингээд дарсан байдаг байхгүй Photoshop-ор ч юм уу Sketch-ор ч юм уу тий. Тэр нь айгүй их тийм copy бариад хийдэг. Олдод сайтай ч гэх юм уу тий. Би нэр энийг саяхан л мэдсэн. Би дандаа нөгөө Visa картаа ч юм уу Union Pay холбоод Таба Pinduoduo судалтай авалт хийдэж штэ. Тэгсэн чинь Alipay дээр Union Pay картаа холбоод Alipay зэнэглүүлэхгүй гэсэн байхгүй холбоод тэгээд тэр холбоцсон Alipay-ээр одоо нөгөө Pinduoduo ч юм уу Tabo's юм худалдаж авбал картны шимтгэлээрээс авдаг юм лээ. За тэр шимтгэл чинь 0.3% байдаг болов 1.3% байдаг болов. Ямар ч зүйл шимтгэл авдаг байхгүй юу. Одоо нөгөө гадаад картны шимтгэл гадаад гүйлгээ гэдэг утгаараа. Тэгээд Alipay дээр тэгж Union Pay картаа холбоод тэгээд тэр Alipay-ээр тооцоогоо хийвэл тийм шимтгэл авдаг юм билээ. Тэгээ манайд бол ингээд нэг жижигхэн одоо юу гэдэг чинь ингээд 20-30 мянган 50 мянган дараа авч байгаа болохоос нэг тэгж нөгөө нэг шимтгэлэн дэж амар өндөр тосдгоо гэх юм уу. Бүр ийм саяар нь бараа татдаг хүмүүс, Pinduoduo Tabo's худалдаа авалт хийдэг хүмүүс тэгж Alipay дээр Union Pay картаа холбоод тэр Alipay-ээр худалдаа авалт хийвэл тийм картны шимтгэл авдаг юм билээ. Тэгэхгүй бол одоо саяар нь худалдаа авалт хийж байгаа хүмүүс чинь бас нөгөө нэг картны шимтгэл чинь айгүй өндөр гарна гэсэн үг шүү дээ. Дүн өндөр учраас. Өнөөдөр хайртай хацар өглөгч маань дундуура юу яагаад хэрэгэлсээр агаад төмөр нь гарч ирээд тэгээд хоёр талаараа ингээд захаараа болчтой шүү дээ. Тэгээд ингээд хаагарчихсан байгаа. Тэгээд би нэг уган санитал дарын мар гэж зүйлс дарахгүй байдаг юм. Бараг ингээд хэрэгэлж байна да. Тэгээд би дахиад илээ ер нь үн дагаж чанар байдаг хизээч юм айгүй гоё бараа бүтээгдэхүүнийг те ер нь заавал хувцас сонор гэлтгүү одоо галтгооны хэрэгсэл юу гэдэг амьдрал хэрэгтэй зүйлс хөвчлээ үн дагаж чанар байдаг шүү. Ер нь арай гайгүй дүнгээр авчулаас ер нь аюу гайгүй чанартай ер нь. Тэгээ бүр нэг амар нэг холхны тэгээ бүнхээр бүр хаанаас ч болтгооргүй хямдхан юмуд бол Pinduoduo дээр байхын хувьд бол байдаг. Тэгээд бас яг тэгэл хямдхан юм бол хурд нь л эвдэрч мууддаг та. Ийм жижиг сажиг юм Pinduoduo-гоос авахд надад л аюу таалагддаг шүү дээ. Нэг гайгүй хүнээр авчулах юм одоо жишээ нь юм угаагч тэгээ нөлийн цаас ч юм уу тэмэрхүүнүүд дээр нь авчихад айгүй дайгуу санагддаг надад. Тэгээ би ер нь Tabo Pinduoduo-оос дандаа хувцас авдаг болохоор хувцсны бас зөвлөгөө өгье гэж бодсон. За гутлан дээр бол ер нь нэг арьсмаар том авсан дээр байдаг. Тэгээ хятад бол үнэхээр жижигхан гутал хувцас гэлтгээр нь хувцсныхаа бас тэр арьсмаар аягүй сайн харж байгаа хэрэгтэй. Одоо чинь танд бэлгүүсээрээ таарж байгаа ч гэсэн тэр чинь маш ихэн дийлхэн жижигхан эмэгтэйчүүд жижиг эмэгтэйчүүд байдаг болохоор ч үйдэг юм уу. Гэт ер нь жоохон урт мөчтэй урч хацтай бол юугаараа тэг ханцуугаараа багтах за тэг өмд бол доогоороо багтах гэх мэтчил иймэрхүү асуудал аягүй гарч ирдэг. Тийм учраас ер нь хувцас готлахтаа тухайн дэлгүүрийнх нь бичсэн сайзыг аягүй сайн хараарай. Ер нь аягүй сайн бичсэн байдаг байхгүй. Одоо жишээ нь ханцууны үед гэвэл тэг ийм урттай ийм сантиметр өмдний үед гэвэл ийм урттай за чацаараа ийм бэлхүүсээрээ тойргоороо ийм те одоо ташаагаараа ийм гэдэг аягүй сайн бичсэн байдаг. Тэгээд өөрийгөө бас метрлж үзэж хагаад басан дээр. За одоо ингээд хувцас шиг гэр авах юм дээр ч үгүй юм уу те тэрэн дээр бол хэрэглэгчний сэтгэлийг харсан дээр ер нь тиймэрхүү аягүй сайн дэлгүүрүүд бол угаасаа аягүй сайн худалдан авалттай бүр ингээд тэдэн сая мая зарагдсан тэг хүмүүс нь ингээд аягүй сайн сэтгэлдүүлдэг ч гэсэн ер нь тийм дэлгүүрүүд байдаг. Тийм учраас одоо аял зугаалгын үйлдвэрлэлээс эхэлж байна. Тэгээд самбал мандал ширээ мөрөөд юу гэдэг тиймэрхүү гэр авах холбоотой аялал юм авах гэж байгаа л дэлгүүрийнх нь үнэлгээ хүмүүсийн сэтгэлдээ хэрэг тэр бараанаас зарагдсан байна. Тэр дэлгүүр одоо хідэн одтой байна гэдэг нь аягүй сайн анзарч хараарай. Миний нөгөө гар харгаар хийдэг сормостой газар маань давбуурсан задлаад би одоо янз бүрийн сормос туршиж зүүж үзээл байгаа. Тэгтээ надад ер нь аль нь ч таалагдахгүй байгаа. Нүсээ өчтөр халаадны бүсээр ороосон чинь жоохон дэлбэрч үгүй юу. Тэгтээ бас таалагдж байна. Баярлалаа. Баяртай.